За MATLAB програм дээр томьёог хэрхэн бичих талаар заах болно. За тэгээд бол мөн Start руу ороод All Programs. За эндээс MATLAB гэсэн хэсгийг сонгоно. MATLAB. За MATLAB гэсэн фолдер дотроос MATLAB гэсэн програм ажиллуулъя. За бид нар давхар одоо Start-снээс All Programs гэдэг Office-ийн төрлийн Word, Microsoft Word програмыг сонгож ажиллуулъя. За бид хүнд одоо жишээ нь тухайн томьёо бичдэг талбар маань харагдаж байна. За дээр нь оруулж ирэх, копидох, пестлэх одоо форматууд маань харагдаж байна. За одоо эндээс жишээ нэг томьёо бичье. За энэ хэсгээс сонгоод утгараа өөрчилж X-ийг хуваахна, Y тэнцүү. За бид хүн ер нь ямар ч одоо equation дээр бичихтэй дандаа энэ дээрээс нь сонгоод бичдэг. Жишээ нь эндээс язгуур дор гэдгийг сонгоод А гэж бичдэг. Тэнцүү. Одоо жишээ нь X-ийн квадрат гэж бичихээр бол яг сонгоод X гэдгээ бичээд эндээс зэрэг хэлбэрийг сонгоод квадрат гэж бичих жишээ. За энэ MATLAB програмын бусад одоо томьёо бичдэг програмуудаас давуу тал нь юу вэ гэж. За давуу тал нь гэх юм бол бид нар эхлээд X-ийн одоо бутаргаа өөрчилж X-ийг хуваах нь Y. Дараад нь язгуур дор бичсэн. Дараад нь X квадрат. За энэ дараа нэг зүгээр индекс хэлбэрээр нэг юм бич. Y 1. За тэгвэл одоо энэ MATLAB програмын давуу тал гэх юм бол тухайн Preferences гэдэг зэс рүү ороод Customize Keyboard. За одоо эндээс та бүхэн дээрээс хоёр дахь бичиг рүү ороод өмнөхд нэмхийн чагтлал энд Ctrl F, Ctrl R, Ctrl H, Ctrl L гэх зэргийн одоо гарын хослолуудыг харах болно. За жишээ нь аль нэгийг нэвтгчүүлье. Ctrl R. Тэгвэл энд язгуур дор бичихтэй Ctrl R хэвшилсэн байна. Нэгэсэндээ бид нар эхний удаа томьёогоо бид нар дээрээсээ гараараа өгж болно. Дээрээсээ дараагийн удаа ямар үсгээр бичсэн байгааг нь одоо олж мэдээд тухайн одоо юугаа гарын хослолоор бичих боломжтой байна. За одоо би Ctrl F гэх юм бол бутархай хуваар, Ctrl R гэх юм бол язгуур дор, Ctrl H гэх юм бол зэрэг хэлбэртэй, Ctrl L гэх юм бол доор бичнэ. За би энэ томьёонуудыг саяны үгийг одоо гарын хослолуудыг сурснараа жишээ нь язгуур дотор бутархай хуваад X-ийн квадрат, Ctrl H квадрат, Y гээд Ctrl L 1 гэдэг чинь. Жишээ болгоо ингээд томьёо бичгээд ийм хэлбэрээр бичгээд бол маш хурдан. За өшөөний давуу тал нь гэх юм бол нэгэсэндээ бид нар эндээс ямар томьёо бичснээ гараас яаж бичиж болох юм бэ? Бичиж болох байсныг мэдэх боломжтой байх нь. За дээр нь гэх юм бол жишээ нь энд квадрат гэж байж гин, traverse гэж байж гин, одоо дифференциал, statistics, mathematics гэх мэтлэнгээр ингээд томьёонуудаа ингээд хэсэглээд хэрэгтэй хэсгүүдээр нь оруулаад ирсэн байна. Тэгвэл бид энийг өөрсдөө болгож болно. Жишээ нь би энэ нэрэн дээр удаан 2 дараад за квадрат гэж хэлчихье. За энэ эхний хэсэгтээ очиг бол Ctrl F10 1 гэдэг дээр дарах. Ctrl F10-ыг дарчаад 1 гэдэг тоон дээр дарах хангалттай байна. За хоёр дахь хэсэг дээр би geometry гэж бичиж. За geometry. Мөн Ctrl F10 хоёртоо дарах. За одоо тэгвэл би эндээс томьёонуудыг солих боломжтой. Жишээ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ лимит гэсэн томьёог би delete-лж болно. Устгаж.
За ингээд би бүх томьёонуудыг устгачээ. Доор нэмэлт орж ирсэн байгаа. За энэ дээр би квадрат гიშтгэлийн дээр холбоотой өөрийнхөө шивдэг томьёонууд оруулж иж байна. Жишээ нь би x 1 2 тэнцүү тодорхой хуваар хасах тэнцвэртэй v дээр нэмэх хасах язгуурын дотор v-ийн квадратаас хасах нь 4 ac. Угаах нь 2. За энэ квадрат гიშтгэлийн томыг би идэвхжүүлээд чирээд дээр авчиж тавих боломжтой. Дараад нь хэрэгтэй үедээ энэ дээр дараад шууд бичих боломжтой. За жишээ нь одоо ax-ийн квадрат нэмэх нь vx нэмэх нь c тэнцүү. Аалтан дотор x-ээс хасах нь x1 x-ээс хасах нь x2 гэх мэтлэн үлдгэн болгон задагдаг. За энэ томыг би идэвхжүүлээд дээш нь оруулж тавьчихна. За мөн v-ийн теоремоор x1-ийг үүсгэх нь x x1-ийг үүсгэх нь x2 тэнцүү гэж бичих боломжтой. За тэгвэл бид энэ геометрик гэсэн хэсэг дээр бас энэ томьёонуудыг устгаад одоо өөрийн геометрик дээр шивдэг томьёонуудаа бичих боломжтой. За жишээ нь s тэнцүү одоо 2-1 суурийг өндрүүлжүүлээд гихмичлэнгээр хуруулж ингэх юм. Эсвэл s тэнцүү язгуур дотор за героны томыг бишүүлнэ. За гихмичлэнгээр ерөнхийдөө бичсэн томьёодоо дээш нь чирээд хийх боломжтой. За мөн одоо түрүүний бидний одоо үздсэн одоо квадрат гიშтгэл гэсэн хэсэг рүү очих бол контрол төвчлөөрөө дараад F10 гэсэн контрол төвчлөө дээр дарсан хэврээ F10 тэгээд хоёулангийг аваад 1 гэдэг дээр дарахад шууд квадрат гიშгэлтэй одоо очих боломжтой. За очиж байна. Жишээ нь контрол F10 2 контрол F10 2 за геометртэй очив. Контрол F10 9 хамгийн сүүлийн тав дээр очих боломжтой. За энэ MATLAB програм дээр одоо шивсэн томьёонуудаа контрол R X-ийг хуваах нь Y. За идэвхжүүлээд copy. Одоо би энийг одоо Word програм дээр пэстлэх боломжтой. За гэтэл одоо томьёо болгоно copy до paste-д авах гэж. За би энийг бол хаач хадгалахгүйгээр за одоо нэг бичсэн томьёогоо copy. За нэг хэсэг зүйл бичиж яваад томьёо өчгөр бол paste. За энэ томьёо мөр гараад ирж энэ дээр нь 2 дараад шууд MATLAB руу орч. За энийг засаад одоо бичээ. За тэгээд хаагаад yes хадгалж бол. За тэгвэл энийг гараас ямар хурдан аргаар хийж болох вэ гэхээр Ctrl V буюу буулгалаа. За засъя. Бид нар энэ Windows үлдсэн систем дээр ямар нэгэн цонхыг авахдаа Alt F4-ийг хаадаг. Тэгэхээр бичиж томьёогоо бичээд дууссан бол Alt F4. Тэгээд энд маань болохоор хадгалах уугүй юу гэсэн товчлоо гарч ирж байна. За тэгэхээр бид нар Alt F4 гэж дараад Yes гэдэг нь итгэвчсэн байгаа учраас шууд Enter дарах боломжтой. За ийм байдлаар бичих юм бол
томьёог хурдан аргаар бишүүлэх нэ.